Библийн хөлгөн сударт хэлсний дагуу бүхний ихэнд Бурхан байжээ. Тэгээд Бурхан тэнгэр газрыг бүтээж, түүнд оршигч, араатан амьтан, жигүүртэн шувууд, хорвоо дэлхий дээрх бүхий л зүйлсийг бүтээжээ. Тэгээд эцэст нь Бурхан өөрсдөөтэйгээ харилцаатай байлгахын тулд өөрсдийнхөө дүр төрхийн дагуу хүнийг бүтээжээ. Бурхан хүн хоёрын хооронд хайрын, дотн, халуун дулаан уур амьсгалтай байжээ. Тэгээд Бурхан хүнд мөнхийн амьдралыг бэлэг болгон өгсөн байна. Харин хүн Бурханы үгэнд дуулуургүй хандаж, гим нүгэл үйлдэснээр Бурхантай харилцаагаа салгаж, тэр мөчөөс эхлэн хүн Бурхангүй амьдрах болсон байна. Хэрвээ бид нар Библийн хөлгөн судрын дагуу харах юм бол Ром номын 3:23 дээр хэлсний дагуу бүгд нүгэл үйлдэснээр Бурханы алдарт хүрдэггүй гэж хэлсэн. Бүгд гэдэг нь энэ хорвоо дээрх бүхэл хүмүүсийн тухай хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь намайг бас таныг ч бас оролцуулж байна гэсэн үг. Та өөрийгөө гим нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг үү? Хүн бүр дотроо бозор муу зүйлийг бодож, хүсэж, хүн бүрийн амьдралд гимт хүсэл тачаал, гимт зан чанар үйлдэлүүд байдаг шүү дээ. Мөн Библийн Ром номын 6 дугаар бүлгийн 23-д хэлсний дагуу учир нь нүглийн хөлс бол үхэл юм. Харин Бурханы бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх ам мөн гэж хэлсэн. Тэгэхээр хүний амьдралын төгсгөл урд нь Бурхантай хамт байхдаа хүн мөнхөд амьдрдаг байсан бол Бурханаас тасарсныхаа дараа хүний амьдралын төгсгөл мөнхийн үхэл болжээ. Гэхдээ хүн төрлөختний түүхийг хэрвээ бид харвал түүхийн туршид хүн төрлөختөн эргээд Бурхантай харилцаатай болж түүнд хүрэхийн тулд олон янзын арга замуудаар тэмүүлсэн байдаг. Зарим хүмүүс философи буюу гүн ухаанаар дамжуулан Бурханд хүрч түүнтэй харилцаатай болж чадна гэж бодсон. Харин зарим хүмүүс ямар нэгэн шашин шүтэх юм бол эргээд Бурхантай харилцаатай болж түүнд хүрч чадна гэж боддог. Харин зарим хүмүүс нь аливаа сайн үйлсийг амьдралынхаа туршид хийж буян хураах юм бол эргээд Бурхантай харилцаатай болж түүнд хүрч чадна гэж боддог. Харин зарим хүмүүс нь сүмд яваад л байх юм бол Бурхантай харилцаатай болж түүнд хүрч чадна гэж боддог. Гэтэл хүн төрлөختний энэ бүх оролдлогууд нь амжилтгүй болсон юм. Яагаад гэвэл хүн төрлөختөн Бурхан хоёрыг цаагдаж байсан цорын ганц асуудал болох гим нүглийнхээ асуудлыг хүн төрлөختөн шийдэж чадаагүй юм аа. Энэ бүхнийг харж байсан Бурхан өөрийн бүтээсэн хүн төрлөختнийг үнэхээр өрөвдөн хайрлаж, эргээд хүн төрлөختөнтэй харилцаатай болохын тулд цорын ганц хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн юм. Бурханаар илгээгдсэн түүний хүү Есүс Христ энэ дэлхий дээр хүн болон ирээд 33 жилийн туршид амьдрахдаа хэрхэн яаж Бурхан эцэгтэй эргээд харилцаатай болж түүнд хүрч болох арга замуудыг зааж, хүн төрлөختний шийдэж чадахгүй байсан гим нүглийн асуудлыг шийдэж, гим нүглийн өр төлөөсийг өөрийнхөө амиараа загалмаа дээр түлж, эцэст нь 3 дахь өдрөө тэр үхлийг ялан дахин амилж, дээш тэнгэр төргөгдөн Бурхан эцгийн хажууд заларсан юм. Ингэснээр Есүс Христ хүн төрлөختөн ба Бурхан хоёрыг холбож чадах цорын ганц зам, гүүр болсон юм аа. Өнөөдөр та бид нар энэхүү цааг дээр зогсож байна. Энэхүү салаа замын уул зүр дээр зогсож байгаа та бид нэг бол өөрсдийнхөө амьдралдах гим нүглээ үргэлжлүүлэн үйлсээр байгаад амьдралын маань төгсгөл мөнхийн үхэл буюу мөнхөд Бурханаас хагцсан салах энэ аимшигтай төгсгөлийг үзэж болох юм. Эсвэл та гэмт амьдралаа орхиод Бурханы илгээсэн аврагч түүний хүү Есүс Христэд итгэж түүний заасан замаар замнаж эргээд Бурханы өгсөн мөнхийн амьдралыг бэлэг болгон хүлээн авч болох юм. Хэрвээ өнөөдөр хэн нэгэн хүн танаас та мөнхийн амьдралыг авахыг хүсэж байна уу? Эсвэл мөнхийн үхлийг авахыг хүсэж байна уу гэж асуувал та юу гэж хариулах бол? Мэдээж хүн бүр би мөнхийн амьдралыг хүлээж авъя гэж хэлэх байх. Тэгвэл ямар хүмүүс мөнхийн амьдралыг хүлээж авах нь гэж Библиэр хэлсэн байна. Бидний уншсан Библийн хэсгээс харвал Иохан номын 3 дугаар бүлгийн 16-д хэлэхдээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтаа болох юм а гэж хэлсэн байна. Тэгвэл гэмт амьдралаа орхиж, гим нүглээ гимшиж, Бурханы илгээсэн түүний хүү Есүс Христэд итгэх юм бол, түүнийг амьдралынхаа аврагч эзнээ болгон хүлээн зөвшөөрөх юм бол, та Есүс Христийн заасан замаар замнаж, мөнхийн амьдралыг хүлээж авна гэж Библиэр хэлсэн байна. Та Бурханы илгээсэн түүний хүү Есүс Христийг амьдралынхаа аврагч эзэн болгож сонгохыг хүсэж байна уу?